Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Цогц даялгуу 89.7 радиогийн ярилцах цаг нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн маань зочин бол Мегмар Сүрэн. Сайн байна уу Мегмар Сүрэн? Харин дүргээ. За, Мегмар Сүрэн өөрийгөө танилцуулахгүй юу? Ер нь хүнийг дуугаар нь бас насыг нь тодорхойлох хэцүү байх л та. Өөрөө хидтэй вэ? Юу хийдэг вэ? Би ч одоо буддийн ухааны ариун курс тавьж байгаа. Гол зарчим бол бас худлаа хэлж болохгүй. 38 настай. Би нийгэм улс төр судалдаг. Одоогоос нэг 4 жилийн өмнө би улс төрийн ухаанаар докторийн зэрэг хамгаалсан юм. Өөз. Тэгээд дараа нь энэ бүгд жавцандаа бодогдтгүй сургалтын суусан л та. Дараалал нас гэсэн л та. Тухайн үед бол тухайлбал ямар нэг шинжлэх ухааны тодорхой зэрэг хамгаална гэдэг бол их өөртөө эрдэж барьсан үе байдаг. Тэгээд анх сургалтын суухад бол одоо бас буддийн ухааныг өөрийнхөө хэрээр сайн ойлгосон гэж боддог гэсэн боловч бас анхан шатны сургалтын суугаад буддийн ухааны хувьд бол хаанаж очив юм байна. Маш их зүйлийг судалж сурах тийм их гүнзгий зүйл юм байна гэдгийг ойлгосон. Яг бид нар одоо монголчуудын хувьд дэшин би өөрийнхөө хувьд гэхэд баг боловсрлоос аваад дээд боловсрал гүнзгий боловсрал эзэмших хэд бол нийт 20 гаруй жил зарцуулж байгаа. Яг тодорхой мэдлэг боловсрал эзэмшиж байгаа. Гэхдээ хүнийхээ хувьд хэр хүмүүцсэн хүн бэ гэдээ бас өөрийгөө бодохоор тэр бол хангалттай зүйлүүд гардаг л дээ. Би их олон зүйл бухимддаг, ууралдаг, хүмүүс их олон янзаар ялгуулж хардаг. Одоо хондоо хүмүүжлийнхээ хувьд бас учир дутагдaltaй хараахан болоо. За бай. Тэгвэл хоёулаа жоохон дистралтай яриа. Тэгэхээр өөрөө одоо жавцан номуудт үеийн дэрэгдэх оройн буддийн судлалын ангид сурч байгаа тийм ээ. За тэрний өмнө улс төр судлалаар доктор хамгаалсан юм байна. Мөн үү? За тэгэхээр 10 жилийн анд төгсөн. 10 жил Ховд аймагт. Ховд аймаг. За тэгээд 10 жилээ төгсөөд Монгол Улсын их сургуульд улс төр судлалын ангид оролцсон. За магистр. Магистраа мөн юунд Монгол Улсын их сургуульд төгсөөд магистр хамгаалаад Орос улбаны улсаас улс төрийн технологи гэдэг энэ бол бас нэлээд нарийн төвхтэй зарим талаар нэлээд одоо ясвартхны үед нэлээд бараа мэрэгжил эзэмшээд тэгээд 14 онд улс төрийн докторийн зэрэг хамгаалсан. За тэгвэл хоёулаа энэ чиний сурж байгаа шашны талаар ер нь сүүлд яриа эхлээд нэг жоохон өөрийн чинь мэрэгжлийн талаар яриа. Улс төр судлал гээд за бараан гээд хэллээ сая. Улс төр судлал гэдэг маань өөрөө нийгмийн шинжилгээ ухаан байна. Нийгмийн шинжилгээ ухаан. Тэгээд улс төр судлалаар л одоо мэрэгсэн болохоос улс төр төр нь хэр идэвхтэй байна. Тэг яг судлал гэдэг нь бол тухайн үзэгдлүүлэгч хөндлөнгөөс харна гэсэн үг. Яг заримдаа зарим хүмүүс зарим судлаачдын тухайн үзэгдэлд өөр бас оролцож жүжиглэх тоглох тайсан дараах боломжууд би миний хувьд бол цэвэр хөндлөнгөөс харах сонголт хийсэн. Улс төрийг судалдаг гэсэн үг хөндлөнгөөс нь. За улс төр судлал гэдэг Монголд одоо ер нь хэр зэрэг хөгжсөн бэ гэдэг юм уу? Ямар сургууль төр улс төр судлалын ангиуд гэдэг. Улс төр судлал 90-ны дундаас Монголд одоо баруун шинжлэх ухааны хэмжээнд нэгдсэн. Одоо шинэ Монгол Улсын их сургууль саяхан 20 жилийн хойгоо хийсэн. Улс төр судлаач бэлтгэснийхаа тэгэхэд бол 600 гаруй улс төр судлаач бэлтгэсэн гэж байна. Тэгэхээр нэг гадаад дотоодынхоо судлаачтай нийлэхээр гадаад бэлтгэснтэйгээ нийлэхээр 1000 гаруй улс төр судлаачтай болсон юм шиг байна. Тэгэхээр яг 1000 гаруй улс төр судлаач гэхээр бол улс төр судлал яг тоогоор наваад үзвэл их л мундаг хөгжсөн юм шиг. Гэхдээ л нөгөө судалдаг үзэгдлийн хувьд Монголын улс төр өөрөө хаана вэ гэхээр бас өөр өнцгөр өөр байр суурь гарч ирэх байх л та. Мөн. Тэгэхээр яг судлаач олон байлаа гэж цаад юмнаас хөгжиж албатай биш юм байна тийм ээ. Гэхдээ энэ зөв судлаач хүний хувьд хажуунаас нажигдаад идэв юм уу бас энэ заавар зөвлөгөө та нарын зөвлөгөө авах илүү эрг зөв болоход улс төрийн институт намууд ер нь хэр анхаард юм бол. За нэг хэсэг 90 оны дундуур чинь улс төр одоо улсын хурлын гишүүд нь хүртэл судлаачд байлаа. Их мундаг залуу судлаачд байсан. Эрдэмтдийг бас хажуудаа зөвлөхөр авдаг байсан. Энэ байдал харин одоо ингээд цаг хугацаа хойшлох тусам эсрэгээрээ болоод байгаа төр зураг ажиглаад өөрийнхөө ах トゥ нарыг тавьдаг. Судлаачдыг үнэлдэг, судлаачдын байр суурь, бодол санаа, эсвэл шинжлэх ухааны судалгааны үр дүн бол юм
тодорхой бодлого гаргахад, хууль гаргахад харгалзаж үзтгүү тал руу яваад байна гэж харагддаг. Одоо ингэж ч болд юм уу болдгоо. Өнөөдрийн Монголын улс төр бол надад зүгээр нэг 8 шиг санагдаж байна. Тийм хар зах шиг ч юм. Тийм. Юу юмгүй л бүр. Тийм яг зүгээр. Ер нь улс төр арчлал бид нар хөгжөө зөв замаар явж гэнэ гэдгээс эргэж харах шаардлага зөндөө байна. Мэдээж аль ч зүйл нөгөө дандаа өксөх дараалал хөгждөг юм шиг байна. Тэгээ нийгэм үзэгдэл төр дундаа. Тэгээ яг зарим талаараа судлаачдын хувьд бол уналт руу бол явж байгаа гэж хардаг л та. Арчил хөгжөөгүй харин судлаачдын үзэгдлүүдийг илүү их сөрөг үзэгдлүүд нь илүү их эрчимтэй хөгжиж байна. Судлаачийн хувьд асуухад тэгээд гордлого байна. Яг одоо зүгээр итгэхгүй байр суурнаас хэлэхэд одоо пассив байдлаар хэлэхэд бол цаг хугацааг л хүлээ ялангуяа 90 оны залуучууд харьцангуй нийгэмд нөлөөтэй лидер онлайлах тийм байр суурьтай болоод ирэхээр бас арай яв суртахууны үед арай асуудалд хандлагын үед шинэ үе ирж магадгүй л гэдэг нэг хүлээлт. Нөгөө талаараа одоо юу гэдэг судлаачдын үед эдэмтдийн үед энэ одоо болохгүй байгаа асуудал нэлээд идэвхтэй хандаж улс төрд илүү идэвхтэй оролцож дуулга илэрхийлж болохгүй асуудлуудад идэвхтэй оролцож бас энэ болохгүй байгаа зүйлийг бас нэг засах зөв зам руу оруулах нэг арга байна да. Гэхдээ би бол яг тэгж боддیں۔ Одоо жишээлбэл ингээд салбартаа ч юм уу нэг үнэхээр юм хийгээд зүтгээд байгаа залуучуудыг тэгэл жоохон танигдал ус төрлөө оронгууд нь хүмүүс муулаад тийм ээ. Ингээл байж за тэр муухай юм лу бити ороорой гэл ярих нэх байдаг л та. Би бол тэн дээр жоохон буруу гэж боддоггүй. Эднэр л орохгүй болвол тэгэл тэр муухай гэл орхичтэй. Тэгээд тэдрээр уус орноо жолоодуулаад байдаг. Тэр нь юу дуртайгаа хийдэг. Тэгсэн атла аль дөрвөнүүд болохоор бити оргээд байдаг. Тэгээд улс төр муухай ингээ бухимдаад байдаг. Яг мэдээж тийш орж ирж байгаа тэр нэг салбартаа ч юм уу танигдж байгаа залуу гэдэг маань ёс суртахууны хувьд ч юм уу үнэхээр зөв ариун хүн байх албатай биш л те. Биш ч байж магадгүй одоо бас тэр үнэхээр нэг арга хэрэгсэл болгоод ашигласан ч байж болно. Гэхдээ л миний хувьд нөгөөх нь бол бүр муу тодорхой, нөгөөх нь бол муу сайн тодорхойгүй тохиолдолд аль тодорхойгууд нь санал өгсөн нөлөө дээр санагдаад байгаа юм л да. Тэгээд зөв миний бодол бол энэ лам хүний хувьд ч юм уу их тийм зөөлөн гэх юм уу ерөөсөө ганц гарц бол одоо юунаас эхэлсэн бэ гэж ёс суртахуунгүй хүнцүүлгүй байдлаас л эхэлсэн юм байна. Чин зүгээр нэг юм 8 ямар ч арга замаар хамаагүй эрх мэдэл авна гэхээсээ илүүтэйгээр цаана нь үнэхээр нэрнгээс улс орноо хөгжүүлэх, бусдыг инэрхнийг үүсэх ийм сэтгэл байж байх учиртай. Ёс суртахуун гэж байж байх учиртай. Тэргүй болсноос хойш л ийм юм болоод байна. Тэгэхээр нийтээрээ за бүгдээрээ биш тийм ээ. Цонх болгонх нь л ёс суртахууны эрхэмлдэг, мөрддөг, итгэдэг ийм зарчимтай болж байж л эрөө энийг хийж чадвал Монгол аврагдана, ингэж хийж чадахгүй бол эзэж аврагдахгүй үлдэх байх л гэж бодоод байт юм да. Тэгэхээр өөрөө тэгэхээр эхлээд шашны дээд биш байлаа. Жавсан намууд төвийн тань агаан шатны сургалтанд суусан тийм ээ. Сууж ирсэн. Дунд гүнзгий шатанд суугаад тэгээд орон дэд курс төвжлээс оролцож ирсэн байна. Агаан шатанд суусан эдгээр хэдэн онд вэ? 16 оноос эхэлсэн. 16 оноос эхэлсэн. Юу хайж явж байгаа дий шүү? Үгүй ер нь бол ихэнх хүмүүсийн хувьд шашин тандах хандлага нь ямар нэг өөрт хувийн шалтгаан байдаг та маш энгийн шалтгаанууд байдаг. Тэгээ яг түр ихэнх хүмүүстэй л адилхан л тийм сонголт хийсэн. Хувьд бол одоо хувийн амьдралд бас тийм янз бүрийн асуудлууд гарсан. Тэгээд энийг сэтгэл зүйн хувьд хэрхэн даван туулах уу гэдгээр анхан шатны сургалтанд сууж ирсэн. Тэгээд цаашаа юу гэдгийг сурж мэдхийг хүсээд тэгээд сургалтанд суух тусам бас арай өөр хандлага, өөр цонх нэгдсэн. Тухайлбал шинжлэх ухааны бид нар бас нэг юм догм ямар нэг юм баригдсан л гэдэг юм байна. Тэгээд тэр цонхоо их зөв гэж хардаг. Тэгтэл бас ялангуяа буддын ухааны хувьд, буддын шинхэсэл буддын ухааны хувьд бол харах өнцөг маань бас нэлийн асуудал хандах, ертөнцийг үзэх үзэл маань бас нэлийн өөр байдаг юм байна. Өөр зүйлээр бас ертөнцийг харж болдго юм байна гэдэг. Тэр нөхцөл, тэр боломж нэгдсэн учраас бас цаашаа хүнзгэрээс суралцахыг хүссэн. Нөгөө асуудлыг шийдэгдсэн үү? Үгүй бол одоо судлаад шийдээд л яваад байна уу? Тий, зарим нэг талаараа шийдэгдсэн. Тухайлбал одоо шинэ
Зан авирын хувьд бол одоо юу гэдгийг шинжлэх ухааны хувьд сэтгэл зүйн шинжлэх ухааны хувьд бол тэгээд үндсэндээ нэг өсвөр наснаас зарим бүр 3 наснаас хойш 3 наснаас хойш бол төлөвшөө болждгоо тэгээд тогтчдөг гэдэг ойлголт байдаг. Өөрчлөлт өнгөрсөн гэж тооцдог. Гэтэл би чи одоо 40 рүү 40 яваа хүний хувьд бас өөрчлөлт гардаг юм байна. Тухайлбал их уур бухимдалтай хүмүүс. Одоо шинэ лифтэнд суухдаа хамт сууж байгаа хүн өөр одоо давхар буухад би бухимддаг байсан. Маш энгийн шалтгаанууд. Маш жижиг сажиг бүх зүйл бухимддаг болсон. Одоо энэ ялангуяа төгжрөл гэдэг одоо маш их том бухимдал байна тийм. Монголд одоо бухимдыг үл одоо бүх зүйл бухимдаж болно. Нийгэмч өрөө тийм байна. Сошиал медиач одоо тэр чигтээ бухимдлын сайхан үүр болчихсон байна шүү дээ. Одоо бол энэ байдал бол байхгүй. Ялангуяа сошиал дээр намайг одоо яаж довтолж дайрж байсан ялангуяа Твиттер дээр. Тэгэд ингэм шүү. Одоо за ингээд яг өөр чи амгалантай тийм болж тийм ээ. Тэгэд юунд ч одоо гөлийсэн нэг юм тэмцэлгүй болчих юм биш үү? Одоо тоохоо гэсэн энэ нийгэм улс төр болж болохгүй байгааг өөр тоохгүй тэрний төлөө тэмүүлэхгүй. Үгүй. Пассив гэж төрүүлээд гэсэн тийм болохгүй байлуу. Ер нь аливаа асуудлыг шийдье гэвэл эхлээд өөрийгөө засах хэрэгтэй байна. Өөрийнхөө сэтгэл зүйд ядаж ууралж бухимдахгүй байх хэрэгтэй байна. Харин тодорхой шийдэл гарцуудыг яаж харах уу? Яаж хандах уу? Энийг бас нийгэмд яаж ойлгуулах уу? Ядаж ойр тойрныхонтой бас ямар гарч шийдлүүд байна гэдгийг хилэлцэж тэгээ өөрийнхөө алхмаар өөрийнхөө үйлдэлээр их нийлж хандах хэрэгтэй байна. Тэрнээс нийгэмд мэдээж бухимдах асуудлууд байлгүй яах вэ? Болохгүй асуудлууд харагдaltaгүй яах вэ? Харин яаж хандах вэ? Яаж харах вэ гэдгийг арай өөр байдлаар л харж хэлсэн хөө. Надад ингэж бодогдоод байна л да. Жишээлбэл одоо ингээд бүх тэмцээн барилдлаа гэдэг ингээд хит тогтолцсон ч юм уу, хит айцсан ч юм уу, хит ууралц одоо бүх тайлбарчнаар хэлээд байдаг шүү дээ. Шатаад байна гэл тийм ээ. Тэгээ шатлтын нь бол хизээж барилдаанд эргээр нөлөөлдөггүй. Нөлөөлдөггүй тийм ээ. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөлийг барьж харин өөрөө дотроо тайван байна гэдэг маань тухайн барилдаанд одоо ялах магадлалыг бууруулах биш. Харин баг өсгөөд байх шиг тийм өсгөөд байх шиг тийм ээ. Тэгэхээр ерөн зүгээр ингээд уурлах бухимдаг гэдэг нь ямар ч тохиолдолд тухайн зүтгэх бүтээх зүйлдээ амжилт харахад чи хүртэл одоо эрэг биш харин ч сөргөл үр дүнтэй юм шиг тийм ээ. Тэгэхээр тэрний төлөө зүтэг тэмцэхгүй бай гэсэн үг ерөөсөө биш. Гэхдээ маш тайван илүү одоо ухаалгаар тийм ээ. Эмийг илүү бодиттойгоор харахад байж болох юм байна гэдэг сая бодогдлоо л доо. За тэгээд Жавзандаа Мутгтгийн анхан дунд шатны сургалтуудад хамрагдаад тэнд зүгээр анзаарэгдсэн гэх юм уу зүйл ер нь юу ах анхан шатны Жавзандаа Мутгтгийн анхан шатны хичээлүүд одоо дөнгөж эхлээл явж байна. Бид нар монголчуудын хувьд буддизм их гүнзгий урт хугацааны уламжлалтай гэж өөрсдөө боддог, итгэдэг бас. Итгэхийг хүсдэг. Ялангуяа миний хувьд. Тэгээд буддийн ухааныг одоо нийгмийн одоогийн хандлагаар их шүүмжилдэг. Ялангуяа нэг үеинд нийлүүлсэн зүйл чинь социализмын үед бол одоо ялангуяа тунгалаг тамирыг би сүүл сонслоо. Тэнд ерөөсөө тэр боломжил гарвал ерөөсөө бүх юмны буруутнууд нь ламнар байсан, шашин байсан гэдэг ойлголтууд их оруулаад хамгийн том мундаг зохиолч бүтээн шүү дээ. Тэгээ хүмүүжсэн хүмүүсийн хувьд бол одоо юу гэдэг арай буддизмд хандлага нэг механик болцсон одоо шинэ зөвхөн очиж залбирах төдийг арц хүж өгүүлэх төдийгөр өөрийгөө буддийн бурхны шинтэн гэж тооцдог юм байдал байдаг. Судлах, бясалгах, сонсох тэгээд өөрөмшүүлэхийн хувьд бол тодорхой сургалтанд суух хэрэгтэй байна. Ялангуяа одоо дан ганцхан чинь богж авсан модогтууд дээр биш олон газар юм тий гандан тэгшлээ дээрсэн тодорхой сургалтууд явж байгаа. Тэндээс тэр номын дуу сонсоод тэгээд өөрийгөө буддийн ухааны хувьд хаана байгаа юм бэ? Буддийн ухааныг үнэхээр мэддэг юм уу? Өөрөө ихэр эзэмсэн юм бэ? Өөрөмшүүлсэн юм бэ гэдгээс нэг эргэж анзаарах хэрэгтэй юм билээ. Ялангуяа бүх монголчууд. Тэгээд шинэ төвдөр одоо шинэ оройн дэд курс чинь төв хэл үздэг. Ядаж энэ уншиж байгаа ном зохиол бүтээлүүд төв хэл дээр ямар утгатай гэдгийг энэ оройн дэд курс явснараа ойлгож байна. Гэхдээ энэ хаач үсэн дөнгөж эхэлж байгаа миний хувьд маш их урт хугацааны туршлага, урт хугацаа хэрэгтэй байна тодорхой ойлголтод хүрэхин тулд ядаж л нэг 2 мөр судрыг нэг одоо юу гэдэг гацхгүй шиг уншаа сурчвал одоо
миний хувьд ихний том алхам л гэж тооцож байна. Тэгээ нэг жил нэгдүгээр курсээ төгссөн. Одоо дахиад нэг жил хоёрдугаар курсээ төгсөх курс. За тэгээ тэрний өмнө хан шатун чатанд явж байсан юм байна. Энэ хоёр хүн өөрчлөлт хэрэг гарсан байна. 3 жилийн өмнөх Мягмар сүрэн. 2 жилийн өмнө 2016 оны 2018 оны Мягмар сүрэн. Чи зүгээр ингэж байгаа биш үү? Бас тархиа угаалгаад байгаа биш үү? Яг аливаа зүйлийг судалж өөрөмшүүлээ гэвэл тухайн зүйлээ угаасаа хөнгөрөх хэрэгтэй байна. Дорд үдчих, доромжилж, шүүмжилж ийж түүнийг өөрөмшүүлэх ямарч яг болгол байх л та. Гэхдээ тэр нь өөрөө тийм эерэг үр дүнтэй зүйл бол биш. Тэгэхээр тодорхой хэмжээгээр Бурхны ухааныг судалснараа, буддын шинийг судалснараа энэ том ухааныг бол их хүндэтгэх ёстой маш том урт хугацааны хүн төрлөختний маш том нэг том ухааны хай юм байна гэдэг ойлгож авсан. Нөгөө талаараа ер нь альч улс ард түмний хувьд тодорхой баялаг, эдийн засгийн баялагч юм эсвэл ардсан засаглал аль бүх зүйл нөөцүүд нь бүрдсэн байлаа гэдэг. Хүний хувьд төлөвшөөгөө бол энэ улсулж чаддаг юм байна. Энэ гэрүүл энэ ард түмэн тодорхой тэр түвшинд хүрч чаддаг юм байна. Тэгэхээр бүх улс орнуудын хувьд тэр тодорхой төлөвшил хүн байх, Америк хүн байх ч үж болно, тэр магадгүй араб хүн ч байх ч үж болно, монгол хүн байхын тулд тэр хүмүүжил боловсролыг олгодог, хүн болж төлөвшүүлдэг зүйл байх хэрэгтэй. Зарим газар нэг шашин гэж хэлдэг. Би нэг ухаан гэж хэлээ. Тийм ухаан. Ялангуяа бол монголчуудын хувьд бол хамгийн ойрхон хамгийн их өөрөмшүүлэх боломжтой урт хугацааны туршлагатай бас уламжлалтайгаар буддаг юм байна гэдэг ойлгосон. Мэдээж би бол одоо судалж байгаа зүйлийнхаа хувьд одоо энэ тэг мянганы ханч хөрөг байна. Үнэхээр маш их судалж ойлгож өөрөмшүүлэх, эзэмших, өөртөө шингээх маш олон зүйлүүд байна. Одоо ядчил хоосон чанар, шүтэн барилга гэдэг одоо хаанч явж байгаа юм. Хэл олон л давтаж унших юм. Багш нараараа хэлүүлэх юм. Тэгэл дахин давтаж судлах тусмал нэг үг хүртэл маш их гүн гүнзгий утга агуулт юм байна. Одоо шинэ Ширнэн гэдэг номон дээр чинь хоосон дүрс нь хоосон гэдэг явдаг шүү дээ. Тэгээд энэ одоо ийм зүйлүүдийг ламнар тодорхой номонд ингэж уншиж давтаж тэгээд энийг буян үлдэж ингэж тооцох ямар шаардлагатай юм бэлгээ бодоход судалж иж л ойлгох юм байна. Судалж иж багшаар ном заалгаж байж, хөтлүүлж байж л хоосон гэдэг бол маш гүнзгий ойлголт. Одоо шинэ энэ чи одоо шинжлэх ухааны тодорхой үр дүн төрсэн хүмүүс хүртэл их итгэдэг тайлбарладаг юм байна. Одоо манай ч одоо Нобелийн шагналт авсан нэг физикч байдаг. Шагналт нэг тийм багаараа авсан, Нобелийн шагналт авсан. Тэр физикчийн хувьд хоосон чанар бол аюу тийм хоосон юм аа. Бүх зүйл байхгүй болохыг хэлнэ гэдэг нэг юм сони. Яг л нэг ухаанд одоо буддын ухааныг судалдаг эсвэл одоо үзэж байгаа хүний судлаачийн сонирхчийн үүднээс харахад бол бас л нэг тийм өчүүхэн л байдлаар л асуудал хандж ин даа л гэнэр зүйлүүд ажиглагддаг юм. Тэгэхээр бас за хоосон чанар гэдэг бол буддизмын хамгийн дээд онол гэж хэлдэг дээ. Энийг бас мэдгүй юм да тийм ээ талдаа. Гэтэ мэдээж энийг ингээд сонирхоод тэнийг нэрээр нь хандах гэдэг юм л да. Тэгээ нэрээр нь шүүмжлэх, нэрээр нь шүтэх. Тэгэхээр агуулга нь юу вэ гэдгийг яг зарим талдаа өнөхөр хоосон гэсэн агуулгач байдаг л да. Тэгтэлгүй энэ чинь ширээ байгаа юм тега ширээ байхгүй гэдэг ингээл хүмүүс юм яриад л тэн чинь шаал өөр тийм асуултыг одоо хариултыг ойлгохын тулд тэгэхээр асуултаа ойлгох хэрэгтэй байт юм л да. Яг энэ хоосон гэдэг ойлгоно бол хоосон гэж ярих шалтгаан тийм ээ. Яг хоосон гэж дүгнэлтэнд хүрсэн тэр нэг бодлууд л байгаа юм л да. Тийм ээ. Тэдгэрийг л сайн одоо анзааруул зүйтэй байна. Энэ 2 жилийн курс одоо өөрөө сурж байна. Энэ буддизмыг илүү гүнзгий мэдээ гэсэн хүмүүст одоо яг дээр үед бол бид нар бас одоо заа сурыг гэдэгтэл заах газар алгач гэдэг юм уу тийм ээ. Байдаг гэсэн бол одоо яг Бурхны сургаалыг ойлгож мэдэн судлана гэдгийг зөвхөн сүм хийдээр тийм ээ лам хүмүүсийн хийдэг ажил биш. Ямар ч хүн одоо хичээн зүтгэл одоо
заах танхимын багш нар нь байна. Гэхдээ энийг зөвхөн өөрөө чинь одоо бас багш хүнийх нь асуухад энэ сургалт маань одоо цааш хөгжигч гэдэг юм уу, өргөжигч гэдэг юм уу, анзаарахч гэдэг юм уу, ер нь юу байж болох вэ? Яг зүгээр оройн курс зорж байгаа хүмүүс анхаашаа дунд чадсан сонсож тодорхой хэмжээр байна. Бас зүгээр дуулаад бас өөрийнхөө ихтгэл үнэмшлэр болон бас нэг юм буян хийжгээ бас бодгийн ухааныг өөрөө төвшин судалж их хүмүүс бас санамсрах орж ирдэг юм байна. Хүмүүсээс дуулж орж ирсэн хүмүүс байдаг юм байна. Янз бүрийн шалтгаантай. Би бол за ялангуяа судлаачтай гэдэг юм. Буддын ухааны талаар манай эрдэмтдийн хийсэн янз бүрийн өгүүлэл, ном, зохиол бүтээлүүд байдаг юм. Тэгээд их сонин байдлаа. Одоо яг өрөндийнхний тэр нэг философийн ойлголтоор буддын ухааныг тайлбарлалцсан. Манай бадмын хүм гэдэг нэг юм юм аа. Шүтэн барилга гэдэг нэг юм юм аа. Гэж одоо номонд бичсэн байна. Үүнийг Хегел гэдэг эрдэмтэн гэхтэй. Тэгтэл өөртөө бид нар буддын ухааны их урт хугацааны туршлагатай хүмүүс өөртөө энэ ухаанаа мэдхгүйгээр өрөндийн нүдээр энийг бас харамгүй юм билээ. Ядаж өөртөө бас нэг юм буддын курс, буддын ангид нэг заадхан 1 жил 2 жил өөртөө суралцаач. Ядаж нэг шүтэн барилга гэдэг ойлголт нь юу юм бэ? Төвд хэлээ бас нэг үзчихмээр юм. Ялангуяа нийгэм, хүмүүнлэг, одоо хэл шинжил судалдаг хүмүүс юу. Төвд хэл, монгол хэл бас хоорондоо харилцсан одоо нэг солилцсон үгээс солилцох урт хугацааны харилцаатай улсууд юм байна шүү дээ. Тэгж үж бас асуудалтай хандаач. Тэгж үж буддын ухааныг тайлбарлаач гэдэг. Судлаачтай юу хандаж хэлгээд. Мэдээж жирийн хүмүүсийн хувьд бол надад бас тэгж бодогдож байна. Яг гэхээр эн чинь жишээлбэл ингээд тезис одоо эрдэм шинжилгээнийхээ ажлыг дипломын хамгаалтыг нэрийг тэр диссертацаа орос хэл дээр хийсэн тохиол нэлээх байдаг байхгүй. Монголчууд юу? Тий. Тэгээ би энийг ойлгодог байхгүй. Тийм ээ. Монгол Улсын сургууль дээр шинжилгээ ухааны академи дээр одоо ингээд хийж байгаа тэр бүтээл нь яхаар орос хэл дээр байгаа. Бараг үгүй адаглаад тэр ашиглаж байгаа баримтыг орчуулж чачтай тийм залхуу бас байж болохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд дамжуулж тойруулж байгаа ш яг ми ялангуяа одоо хойд нийтийн буддизм, наландрын уламжлал буддизм гэдэг маань бол нэг том судалгааны хэл нь бол төвд хэл мөн л дөө. Тэрийг мэдчих юм бол өөрсдөд нэг амар байхаар тийм ээ. Хамгийн гол нь буддизмын одоо тэр нэг ойлголтуудыг өрнийн юуны тайлбараар биш яг шууд өөрийнх нь тайлбараар нэг өөрийн чинь сая хэлж байгаа шиг нэг хамсаад үзүүл тийм ээ. Хамсаад үзүүл. Одоо ямар нэг юм өөр нэгэн зүйлээр дамжуулж тайлбарлах гэдэг шүү дээ тийм ээ. Арга зүйн үүрэл юм байна. Арга зүйн чинь буддын ухааны арга зүйн үүрэг. Харах хандлага нь үүр. Тэр өнцгөр харж байж энэ чинь дотроос нь харж байж ойлгож. Тэрнээс одоо антропологчдын хувьд бол одоо бид нар шинэ би антропологч болоо гэдээ очиж үзээгүй ямар нэг Африкийн омгийн тухай бол энд яриасан гэдэг инээдтэй хэрэг. Манайхан бол яг л буддийн тэгж л хандаж чинь яг нэг тийм тэр арал дээр очиж үзээгүй тайлбар хийгээд хүн гүнзгий мэдээ тэрийг эрдэм жилгэний бүтээл гэж тооцоол тэгээд өгөөдөөгээд адаглаа тэр арал дээр нэг 2 сар амьдрах 2 сар амьдрах хэрэгтэй. Яг тэр юм шиг 2 жил хоолыг нь амсаж үзэн ш тийм ээ. Тэр бөөн бөөлөхөд нэг хажууд нь байж тийм ээ. Тийм ээ. За тэгэхээр урилгыг маань хүлээж авч санд бодлоо хуваалцсан танд баярлалаа. За баярлалаа. Тийм ер нь зүгээр нөгөө л түрүү хэллээ энэ Монголын хөгжих гарцсан нь бол нүүрсний үний өсөлт биш юм аа. Хөгжих гарцсан нь бол хулгай зогсох. Хулгай яаж зогсох гэх юм бол ёс суртахууны ийм хүч хүн дотор байх хулгай хийхгүй гэсэн хүч тодорхой хэмжээнд хүрч байж олон хүнд илүү байж. Энийг яг улсад хэн хийдэм бэ гэх юм бол түрүүн хэллээ шүү дээ тийм ээ. Ямар бид нар одоо нэг улсаа нэг хүний биеэр зүрлэх юм бол хүн дотор нэг эс юм биз дээ. Тэр эс болгонд нэг ямар ч юм бэ нэг элемент бодис шаард хэрэгтэй байт юм биз дээ тийм ээ. Тэр элементийг дааврыг ялгаруулж өгдөг эрхтэн юу юм бэ гэх юм бол яг 10 жилийн сургуулиудад ёс суртахуун ярьж гинөө. Гэвэл хэцүү. Ихтэй зурвал ярьж гинөө гэвэл хэцүү.
цэцэрлэгт ярьж байна үгүй. Яг ижи аав нь хүүхдээ суулгаж байгаа л тийм ээ. За зөв гэж зүйл байдаг. Хүн зөв амьдрах хэрэгтэй. Хатглаад 2-3 өгүүлбэр дотор ярьж гэнэ үл ихэд бас бэрх болчиход байгаа юм л да. Тэгээд бид нар зүгээр ингээл бас нэг юм тэгээд альч имийг шийдвэртэй дагахгүй байсаар байгаа тийм ээ. Шашин бол шашин тусдаа цаашаа гээл тийм ээ. Тэгэд яг үүндээ ямар ч үнэт зүйл философи бол болчиход байгаа юм л да. Философи болчихсон байна. Тийм болчиход байна тийм. Тэрөөсөө л барууны гээл нэг тэргээл нэг үнтэй гэж. Яг энийг аваад хэрэгжүүлээд тийхээр тэргээч хэрэгжүүлж байгаа юм байхгүй. Наатгаач яаж байгаа юм байхгүй. Нэг юм чиггүй бол болоод байгаа юм л да. Бурхны шинд бол хүнийг ёс суртахууны хувьд өөрчлөх, итгүүлэх ийм чадал ном нь байгаа гэж яриад байгаа. Энийг ашиглал ёстой болоо да. За баярлалаа. За баярлалаа.